За яваацханд заруулсан орой мэндийг хүргэе Javcan байна. За ойрын 2-7 хоногийн хугацаанд хэдүүлээ бас уулзсангүй тэгээ та нарыг дахин харж байгаадаа маш их баяртай байна. За 2-7 хоногийн турш гэр бүлтэй болон ажилдаа ерөнхийдөө жоохон цаг зарцуулах шаардлагатай байсан учраас ерөнхийдөө тэрэн дээрээ жоохон ач холбогдол өгөөд тийм ээ ерөнхийдөө түлхүү цагаа зориулж ажилласан байгаа. За тэгээд өнөөдөр та нартайгаа бас дахин эргээд уулзах бас сайхан байна. За өнөөдөр хэдүүлээ юу их вэ гэхээр нэгэн Genesis-ийн сонирхолтой амжилтын тухай хэдүүлээ нэг бичлэг үзээд бас ярилцъя гэж бодож байна. Энэ ямар амжилт байсан бэ гэхээр хамгийн нарийнхан хоолойтой хүн гэж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүний хоолооноос гарч болох хамгийн нарийнхан өнгө гэсэн үг тийм ээ. 2008-аас 2018 он хүртэл одоо энэ RM Lopez гэдэг залуу дэлхийн хамгийн нарийнхан хоолойтой хүн гэдэг рекордыг эзэмшиж байсан болвол за 2018 онд эргээд эвдэгдсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ амжилтыг яаж тогтоож байсан тухайн үеийн 2008 оны бичлэгийг хэдүүлээ үзье гэж бодож байна. За тэгээ бичлэгээ үзцгээе. За RM Lopez дуучин гэж юм тийм ээ. За энэ залуу бол угаасаа судлаад үзэхэд дөөрийн дуучин юм байлээ. So it was a D7 which is the last D on the piano. So what I'm attempting tonight is to sing my D7 and hopefully try and beat it as well. I think I'm ready. We'll let you collect your thoughts. We'll stand back. За одоо энэ ч дуулж эхлэх гэж шиг байна хардаа. In your own time, Adam. All right. Яа, гайхалтай шиг жаа. Энэ 2008 оны бичлэг шүү заадсан. What was that? F sharp. That's C sharp and it's off the piano. За ингэж рекорд эвдчихсэн байна 2018 онд. 2008 онд guys. Wow. Nice. Red is тийм ээ. Red is 8 дугаар октавын Red is гэдэг өнгөөр дэлхийн дээд амжилтыг тогтоож ирсэн юм байна. За тэгээд 2008-аас 2018 он хүртэл ерөнхийдөө бол 10 жилийн хугацаанд дэлхийн хамгийн нарийнхан хоолойтой хүн гэдэг рекордыг одоо эзэмшиж байсан болвол 2018 он тэгээд өөр нэг залуу энэ амжилтыг ерөнхийдөө эвдсэн байгаа юм л та. Тэгээд за Хятадын Хунан гэдэг газраас тийм ээ Wang Shalong гэдэг залуу энэ амжилтыг эвдсэн байгаа юм л та. За 8 дугаар октавын до гэдэг нотыг яг одоо авч байна. За одоо өшөөлөлт дэвшлэх хэрэгтэй байна да. До, ре тэгээд ре диз гэдэг одоо RM Lopez-ийн амжилт байгаа шүү дээ. Okay. What? 祝贺王小龙！祝贺！ За ингэж ерөнхийдөө дэлхийн хамгийн нарийнхан хоолойтой эрэгтэй хүн гэдэг Genesis-ийн амжилтыг 2018 онд эвдэгдсэн байдгийн байна. Надад бас нэлээд сонирхолтой санагдсан учраас та нартайгаа бас үзээд те бас жоохон ярилцъя гэж бодсон. Тэгээд энэ удаагийн бичлэг бол дэлхийн хамгийн нарийнхан хоолойтой эрэгтэй хоёр залуугийн тухай бичлэг байлаа. Тэгээд за миний хуудсан дөнгөж орж ирж байгаа хүн байвал миний хуудсан тавтаа морил. Тэгээд яг одоо subscribe дарж амжаагүй байвал subscribe яг одоо дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай Javcan байлаа. Миний бас жоохон хоолоо өвдсөн байгаа шүү guys ойлгоорой. За би баг энэ ч үе баг дэлхийн хамгийн бүдүү хоолойтой өнөр тодорхой байгаа юм шүү.